сонов. Манай баг болохоор 44 дугаар сургуулийн 9-р ангийн сурагчид байгаа. Манай багийн туршилт нь катионыг дүлний өнгөөр таних туршилт. За ингээд эхэлцгээе. Эхлээд манай туршилтанд болохоор спиртендийн цэсийн хлоридын нунтаг, тэгээд натрийн хлоридын нунтаг, төмрийн хлоридын нунтаг, кальцийн хлоридын нунтаг, барийн хлоридын нунтгууд ингээд бэлэн байгаа. Энд болохоор бодисоо буцаагаад унтрааж их хаягдал бодис цуглуулах сав байна. Энд спирт байна. Спирт шингээсэн хөвөнтэй сав нь энд байна. Мөн ингээд хөвөнгөө барихтаа бид нэр чимхүүр хямсааг ашиглаж туршилтаа өргөжлүүлэх болно. Ингээд натрийн хлоридын натрийн нэмэх нэг цэнэгтэй катион нь шар өнгө үзүүлж байна. Ингээд дүлний өнгө нь биднэрт харагдаж байна. Хар цаасны урд ингээд барих юм бол илүү тод сайн харагдаж өгдөг байгаа. За. Ингээд усандаа игээд унтраач. За. Төмрийн хлорид. Төмрийн хлорид нэмэх 3 цэнэгтэй катиот нь шар өнгө үзүүлж байна. Кальцийн нэмэх 2 цэнэгтэй катиот нь тоосгуулаа өнгө үзүүлж байна. Тэгээд энийг туршлаж явах үедээ ер нь бол мэднээсээ хол байх хэрэгтэй, өсөрж явах учраас аюулаас сэргийлэх хэрэгтэй. За. Ингээд спиртендийн хэрвээ ингээд унтраад байх юм бол спиртендийнхаа дээдлийг ингээд спирт дээрээ сайн оргож өгөх хэрэгтэй. За ингээд спиртэнд ингээд буцаагаад авахтаа гараараа болгоомжтой өрөөрэй. Барийн хлоридын барийн нэмэх цэнэгтэй 2 катион нь цайвар ногоон өнгө үзүүлж байна. Толгойд харах юм бол цайвар ногоон өнгө үзүүлдэг. Яг бичлэгнээр бас жоохон өнгө нь өөрчлөгдөж гарч магадгүй гэдэг. Цэсийн хлоридын нэмэх 2 цэнэгтэй катион ийм үг үзүүлж байгаа. Ногоон цэнхэг өнгө. Энэ хамгийн гоё харагддаг туршилт нь. За. Болгоомжтой хийх хэрэгтэй шүү. Хамгийн гол нь гараа төлөх үе. За энэ туршилтын багийн ахлагч болох 9-р ангийн сурагч Ууган Чимэг. Туршилт гүйцэтгэсэн Т сугар. Туршилтыг гүйцэтгэсэн Б цөмөг цэцэрлэл. Туршилтыг гүйцэтгэсэн Ц төгөлдөр. Энэ туршилтын эхлэл нь болохоор манай ангийнхаа ингээд химийн сонгоны анги учраас ээж аавд эцэг эхүүдтэй ингээд тайлан тоглолт болгож жилдээ нэг удаа хийдэг байхгүй юу? Тэрэн дээрээ ээж аавдаа одоо ер нь бол химийн талаарх бага зэрэг ойлголтыг өгөх зорилгоор л багшийн маань санаа байгаа. Тэгээ ингээд багшийнхаа удирдамжийн дагуу ингээд туршилтуудаа хуваарлаж аваад тэгээ баг багаар болоод хийсэн байгаа.